байх шаардлагатай бас сургуулийн онц төгссөн байх шаардлагатай юм жаа монголчууд гэж ойлгож байгаа. Энэ нь надад яг юм өөр санагдсан. Манай японочд ч юм бол тийм биш шүү дээ. Гэтэ би Италийн зуныг арай үзег байгаа. Тэст тийм ихтэй байгаарай заяа. За сайн уу? Өнөөдөр та нартай 6 жил Японд амьдарч байгаад Италид ирэхэд надад ямар мэдрэмж төрсөн бэ гэдгийг хуваалцахаар гадаа сууж байна. Айгу нартай байна. Нартай бичтэй хийх тэмч тааламжтай биш байдаг юм байна. Би энэ бичлэгээ та нарт бүх мэдэрсэн мэдрэмж туулсан амьдралаа ерөөдөө олж явах нэг алангүй ярих гэж оролдъё. Нэлээд урт бичлэг болох байх. Тийм болохоор тухтай сууж та нар үзээрэй. Хамгийн түрүүнд би хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна. Би Японд оюутан байсан. Гэр бүлээрээ амьдраагүй, хүүхэд өсгөөгүй, тий? Нөхөртэй байгаагүй. Бас яг офис ажил бол хийгээгүй. Тийм болохоор такс ч юм уу одоо өөр нарийн ширийн юмыг би Италитай харьцуулж ярихгүй. Одоо ч гэсэн би Италид оюутнаар ирсэн байгаа. Бас яг ажиллаагүй, тий? Миний зан чанар та нараас өөр, миний туулсан амьдрал, туршлага та нарынхаас өөр болохоор бас та нарт гой санагдаж байгаа боловч надад тиймээ санагдах ч юм уу гарч ирж магадгүй тэрэн дээр бас авах гэх ухаанаар хандаасай гэж хүсэж байна. За би Италид болохоор одоо ирээд 5 сар болж байна. Тийм болохоор миний одоо хэлж байгаа зүйл ер нь л ирээдүйд өөрчлөгдөж магадгүй тий. 5 сар болж байгаа бэгийг Японд харьцуулахад миний сэтгэл ямар байна гэдгийг та нартай хуваалцъя. За дараа нь болохоор би Монголтой ерөөсөө харьцуулаагүй шүү Италиг. Тийм болохоор би одоо энгийн зүйлүүдийг бол та нарт гудамж нь гой цэвэрхэн одоо юу гэдгийг Япон Монголтой харьцуулахад энэ мэдээж сайхан зүйлүүд өндөх байгаа шүү дээ. Миний харьцуулах гэж байгаа орн болохоор Японтой би Италиг харьцуулж ярих болохоор шаардлага айгу өндөр байж магадгүй. Италиг жоохон муулж бас магадгүй шүү. За би эхлээд өөрийгөө танилцуулъя. Намайг Биндрея гэдэг хүмүүс Бэгэ гэж дууддаг. Багаас автаагаас хойш би жил болгон 100 Япон руу аав ээжтэйгээ уулзах гэж явдаг байсан. Тийм болохоор ер нь бол Япон марч ухаан дөнгөж орохдоо Японтой танилцсан болохоор ер нь нийгэм гэж нэг иймэрхүү байдаг юм байна. Япон гэж нэг иймэрхүү орн байдаг юм байна гэж ерөөхдөө миний хоёр дахь их орн болсон гэж хэлж болно. Тийм болохоор хүмүүс надаас Японд очиод эхлээд одоо солийн шоконд ямар шоконд орсон байна гэж асуухад би хариулж чаддаггүй. Тийм болохоор ерөөхдөө миний бэкграунд маань тийм байгаа шүү. За ер нь багасаа л Японд очсон. Би 10 жилийн хүчин бүжин коллежийн манайх хурш мэргэжлэр төгссөн. Тэгээд 10 жилдээ би сурч байх хугацаанд би ер нь бол Монголд их сурвалж сурахгүй. Заавал Японд сурна гэж бодсон. Яагаад гэвэл Японы сайхныг нь угаасаа харсан болохоор миний толгойн дотор Япон л байсан. Их сурвалж сурах гэж бодохоор Монголд төгсчөөд тэгээд Япон руу яваад Хоккайдогийн хэлний бэлтгэл би суусан гэдэг юм аа. Хөдөө газар. За тэгээ сууж агаад нэг жил хэлний бэлтгэл суучаад дараа нь Токио руу яваад тэгээд их сурвалж бэлддэг тийм курс суугаад Oberlin-ийн их сурвалж Global Communication гэдэг мэргэжилт тэнцэж ороод тэгээд би тэр үед Японд ажиллах талаар бол бодож үзсэн. Гэхдээ үлдмээргүй байсан. Яагаад би Японыг орхих болсон бэ гэдэг шалтгаанаа хэлье. За тэрнээс өмнө би Японоос явсныхаа дараа би Монголд очиж 6 сар ажиллаж үзсэн байгаа. Яагаад Японд үлдээгүй вэ гэдгийг хэлье. Надад 5 шалтгаан байна. Японы ажиллах хуваар нь өсөж таалагдаагүй. Өглөө 8 юм уу 9-оос ороод 5-6 хүртэл заа тэгээд агиух зангиа буюу илүү цагаар ажилладаг хүмүүс яг ажиллах гэж л төрсэн юм шиг байдаг. 9-6-гийн тийм системд аюу тийм баригдсан тийм орно штэ. Тэр нь надад ерөөсөй таалагдаагүй байхгүй юу? За хоёрт болохоор яг юугаар ажиллахаа тэр үедээ би яг сайн мэдээгүй. Тэгээд надад ингэ мэдэрсэн мэдрэмж нь болохоор би арай ингээд ажиллах арай болоогүй юм шиг нэг ажиллаж ингээд орох цаг нь арай болоогүй юм шиг тэр үедээ санагдчихсэн. Тэгээд би яг хэрвээ тэр үед ингээд ямар нэгэн ажил сонгоод орсон байсан бол би яг хүсэж байгаа амьдралаараа амьдарч чадахгүй юу? Нэг зүгээр нэг таарлцсан ажилдаа ороод тэгээд хөтлөө ажиллаж байгаа нь яг тэр ажил миний дуртай ажил биш хаах юм бол би амьдралаас сайхныг мэдэрч чадахгүй сэтгэлээр унах тохиол надад айгүйх гарч ирэн штэ. Тийм болохоор би юу нь бол тэрийгээ мэдчихсэн. Тэгээд би нөгөө нэг яг ажилд орвол international компанид орё л гэж бодсон байхгүй юу? Жохон гадаад хүмүүс энэ төр ихтэй. Тэгээд би хайж үзсэн. Тэгээ надад ерөөсөө тийм алфтай ажил энэ төр надад ерөөсөө гарч ирээгүй. Би өөрөө ч бас бэлэн болоогүй байсан. Миний англи хэлч гэх юм уу би одоо ганцхан
бакалаврын дипломтой яг сайхан ажилд орё гэхээр мэдгүй надад ингээд өөртөө маань арай болоогүй юм шиг надад мэдрэмж төрж байсан. Япон ингэдэг байхгүй юу? 3-4 дугаар курсээс л барилж хэдийг ажиллаа хайгаад эхэлсэн явж явах хэвээр. Тэгээд сургуулаа төгсөх үедээ ажилтаа байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгсэн бусад орн шиг сургуулаа төгсчөөд ажил хайдаггүй. За 3-т болохоор надад нэг тийм мэдрэмж төрдөг байсан. Нэг тийм Японд нэг өөрийнхөө байж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж надад айгүйх төрдөг байсан. Нэг тийм жаргалтай байдаггүй байсан гэх юм уу? Мэдээж жаргалтай байгаа л та. Гэхдээ ингээ нэг тийм өөрийнхөө яг тийм миний байх хэвээр газар биш юм шиг надад санагддаг байсан аахгүй юу? За би тэгээд Япондаас нөгөө нэг сурж байхдаа оюутан солилцоогоор Америк руу хагас семестр явсан. Сурахаар явсан. Тэгээд анх Америкт очиод шууд нуурын дээрээс ачаа хатсан юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Надад бүр айгүй гоё санагдчихсэн. Тэгэл би за Япон ч ер нь миний дараагийн байх газар бол ер нь биш юм байна гэж би бодсон. Яг тэр үед. Тэгээд би тийм болохоор би тэнцээ сарда ер нь барууны орнууд л явж үзье гэж бодсон. Миний зан чанар маань өөрөө айгүй тийм хөрсөг тийм outgoing гэж ярьдаг штеп. Японч чимхий бүрэмхий хүмүүс штеп. Би болохоор тийм биш ингээл найз мэдтэй болъё гэвэл шууд өөр очилоо сайн дараараа айгу тийм. Бас япончуудаас арай өөр тийм зан чанартай байхгүй юу? Манай монголч уусаа тийм штеп тий. Жохон тийм баруун тал руугаа тийм зан чанартай. Өөрийнхөөрөө миний хувцалж байгаа маань ч гэсэн япончууд шиг биш. Арай тийм баруун тал руугаа Америкт очиодаас ингээл төртөө хувцас өмсөөл надаас айгуу гойсон. Японд төртөө хувцас би өмсч чаддаггүй байсан. Жохон л гаргалж ийм задгай өмсчих юм бол Япон өвөнөр хараад байгаа юм шиг санагдаад хүмүүс ингээ сонь хараад байгаа юм шиг санагдаад тэр мөрний ингээд надад таалагдаагүй юм аа. Тийм болохоор яг өөрийнхөө байж чадахгүй хүмүүстэй ч гэсэн өөрийнхөө харьцаж чадахгүй байгаа юм шиг санагдаад би Япон би хэдий ийм ч гэсэн нэг японочууд жоохоо ингээд гадаад болохоор сонин харьцаад байгаа юм шиг тийм мэдрэмжд бол надад төрдөг байсан. За тэднэрт бол би нэг дуртай биш. Тэгээ манай их хөрөөр байж чаддаг болохоор минийс ямар эсвэл нэг шалтгаан. За 4-т болохоор сургуулаа. Нэг семестрээр эрт төгссөн. 3.5-аас дээш байгаа. Тох хэвээр бүх кредитээ аваад дууссан байхan бол эрт төгсч болдог байхгүй юу? Би тэг хичээж аваад эрт төгсөе гэж бодоод нэг семестр хам өнгө их чигсээ би хэмнэ гэж бодсон байхгүй юу? Тэр нэг семестр хам өнгөөр Филиппин ч юм уу гадаад орн руу явж англи хэлээ илүү сайжруулад юм харж үзье гэж бодсон. Тэр мөнгөөрөөс болохоор би айгүй эрт төгсөхийг хүссэн. Тэгээд эрт төгссөн чинь дараа нь ажил хайх маяг гэсэн тийм цаг маань хязгаарлагдмал болоод тэгээд ер нь бол тийм ажил хайх надад хугацаа байгаагүй юм аа. Тэгээ нөө ажил олоогүй хүн чинь виз дээр асуудалтай шүү дээ. Асуудалтай болчихно. Пост ажилчин болоод нэг тийм сайн цалинтай биш. Нэг тийм л амьдралаар амьдрын шүү дээ. Би тийм амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг ерөөсөө муухай төрж илүүгүй шүү. Би зүгээр тийм баймаар байсан аахгүй юу? Айгуу тийм адал явдал туртай хүн өөрөө. Айгуу тийм адал явдал туртай ийш тийш явж үзэх туртай. Олон найзуудтай, олон төрлийн найзуудтай тэднээс ингэж туршлагуудыг сонсож, нуудаа хуваалцах туртай. Ер нь тийм хөгжилтэй амьдрал дуртай хүн байхгүй юу? Тийм хүн чинь тэгээ Японд үлдчих юм бол бүх юм нэг эсрэг болох гэдээсэн аахгүй. Тэгэхэд бол эрт төгсөөд Филиппин яваад тэгэл ер нь би Японд ахтаа л ер нь өөр орн sorry гэж би түрүү хэлсэн шүү дээ. Америк явчаад би нөө гэж батсан гээд. Тэгээ би яс нөө их сурж явахдаа Франц энэ төр хэл үзэл Франц руу бас явж боллоо юм уу энэ төр гээл. Ер нь тийм өөр орн руу явъя гэсэн тийм мэдрэмж надад айгүйх байдаг ус Японоос өөр орн руу явъя. Гэхдээ мод бол бас Монгол биш. Ер нь Европ юм Америк явъя да гэж боддог. Тэгээ Америк яваад үзсэн. Одоо айгүйх тийм байгаа хэ манай Японд амьдарч байгаа монгол охтууд маань за одоо Япон болсон Америк ч юм уу Европ явъя. Одоо хүмүүс айгүйх Европ явъя гэдэг болсон билээ миний үеийнхэн энэ төр. Тэгэл бас зөндөө хүмүүс ирж илээ Европт. Татах шалтгаан би яагаад Японд газар зүүн тайл авч үзчихсэн байхгүй юу? За энд итгэдэг ч хүн байгаа, итгэхгүй ч хүн байгаа. Итгэхгүй хүн байвал за тэгээд би таныг шүмжлэхгүй. Та итгэхгүйс ч олон за би итгэдэг байхгүй юу? Газар зүүн тайл гэдэг маань одоо болохоор нэг астролог надад ээлтэй улс, ээлтэй яг хот энэ тэрийг надад хэлж өгдөг. За Монголын Улаанбаатар гэвэл та ийм байх юм байна. Амьдруулын байх юм байна гэд надад ийм тайлал гарч ирсэн. За тэр дунд яг л надад харж ирсэн. Би Улаанбаатар яг л харж ирсэн.
тийм тааламжтай биш. Япон бас л таарч байсан. Би яг энэ үнэнгээ хэлчихье. Би Японд байхдаа айгу сэтгэлээр ундаг нэг шалтгаанаас болж сэтгэл зүйн айгу юм доктортой биш байдаг байсан байхгүй юу. Тэгээ тэр мэрэгчсэн яг л тэр шалтгаан нь болохоор энэс юм ингээд гэдэг байсан байна гэж би яг л хэлсэн. Өөр юу гэдэг намайг Филиппинд очивол нөхөрхөн харагдах юм байна. Би Филиппинд очиад яг л бас л яг тийм мэдрэмж авсан. Тэгээ би өнөөхдөө итгэцэн тэр газар зүйн тайлалд итгэсэн болохоор бас тэрнээс ингээ харж байгаа. Диктал надад айгу тааламжтай, айгу тохиромжтой байсан. Гэтэл одоо хоёр дахь хэсэг рүү оръё заяа. Хоёр дахь хэсэг нь болохоор дикталд ирээд надад ямар санагдсан бэ? Ихэд бол жоохон хөдөө тал руугаа ирсэн. Би Милан, Ром ч юм уу тийм газар, Италийн тийм газар танхнасаа явъя гэж бодоагүй тийм хөгжилтэй их хүн амтай тийм хотууд айгу үнэтэй байдаг. Гарч орохоос ихсүүлээд айгу мөнгө өргөх шаардлагатай болдог. Хичээл сурахаас хажуугаар айгу юм цатаарах гэд байдаг гэдгийг ерөнхийдөө өөрөө мэддэг болохоор хөдөө л ер нь явъя. Жоо хөдөө тал руугаа явъя гэж одоо жоохон хөдөө талдаа ирсэн. Болохоор би 9 сард ирсэн жоохон хүчрэх төгсөн үед ирсэн болохоор миний тэр гой одоо Instagram дээр явдаг гой зурагч шиг тийм газруудыг нь бол хараагүй. Эмэгтэй эрэгтэйгөө тийм ганган хэнцэр элегант ч юм уу тийм хүмүүс бол байгаагүй нэгт. Хоёрт болохоор цагаач айгүй хийхтэйсэн. Би шоконд орсон. Яг үнэхээр би сайн мэддэггүй байсан. Тэгсэн чинь цагаач бүр амар хийхтэй юм бэлээ. Том жижиг хотгүй. Юу айгүй цагаач хийхтэй. За 3 санагдсан зүйл нь болохоор мэдээж хоол нь бол үнэхээр гоё пицца, паста, олон төрлийн хоолнууд, чиз гэт тэ. Итали бол миний мөрөөдөл орн байсан байхгүй юу? Миний ойр хавийнхан бол мэдэндээ би Японд тахтаал гадаад найзуудтай хүртэл Итали л юммаар байна гэл. Instagram-ийн зураг муурагийг нь хараад амар гоё харагдаж байгаа юм чинь. Тэгэл Итали л юммаар байна гэж айгу хэлдэг байсан. Тэгээ миний бүр мөрөөдөл байсан байхгүй юу? Мөрөөдөлээс Европ гэхээр айгу тийм надад хол санагддаг байсан юм а яагаад ч юм. Айгу уус л газар зүйн байрлалын хувьд хол л доо. Тийм болоод ч тэр айгу тийм хол санагддаг байсан болохоор айгу тийм хүрэхэд хэцүү юм шиг санагддаг байсан. Би айгу мөрөөддөг байсан, айгу төсөөлдөг байсан. Өөрийгөө Италид ирснээр Итали дуу амар сонсдог байсан. Айгу нэг Италид ирснээр төсөөлдөг байсан болохоор анх ирэхэд яг л ирэх ёстой газар ирж байгаа юм шиг те. Уус анх аль хэдийн ирсэн юм шиг тийм мэдрэмж надад төрж исэн. Тийм болохоор бас тийм амар тогтолцсон юм бол байхгүй. Ирээд вау Итали, вау Милан, вау гэсэн бол ерөөс байхгүй зөө. Хитрхий дээрч хитрхий доор болоод ирэнгүүтээ жоохон өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бусдаас нуух гад тийм бусдаас ингэж жоохон нуугаад идэв. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг аяг дараад идэг гэсэн үг. Японоос явсныхаа дараа Монголд ирээд Монгол надад өөр ингэсэн байр байсан, ажил байсан, гэр бүл байсан тий. Гэр бүл надад манай ээж, эмээгөө байсан, Монголд найзууд байсан. Тэр бүхний хаяад дахиад бүх юм шиг нэрэглэх гээд Италид ирсэн гэсэн үг шүү дээ. 24, 25 болцсон юм байж дахиад бүх юм шиг нэрэглэх гээд оюутан болох гээд ирнэ гэдэг чинь ер нь хэцүү байхгүй юу? Тэгээ манай гэрийнхэн дургуутсан. Дахиад Итали руу явъя гэсэн чинь. Тэгээ тэр дургуутслыг нь эсэргүүцэн байж Монголд яг ажиллаж байхад надад Италид ирэх боломж гараад надад хариуцлага айгүй өндөр байсан. Хариуцлагаа үүрээд надад муухай хэлсэн ч гэсэн энд ирээд надад одоо таалагдахгүй юмуд гарч байгаа шүү дээ. Тэр алхан дээр би ингээл гоншигноод гэх юм уу? Энэ тийм байна, энэ нь юм байна. Ийм юм цагааш нар юм ихтэй юм байна энэ төр гэж. Тэгэж гоншигнож тэгэж ер нь хүмүүс рүү ер нь нэг тгийгээгүй дээ. Өөртөө ч гэсэн нэг тгийгэж энэ тгийгээд ингээд ер нь гомдлоогүй. Тэгэл за одоо яг хөтэ би өөрөө ирээ гэсэн, би өөрөө мөрөөдсөн, би хүмүүсээс зөрж энд ирсэн. Энд ирээд би одоо тгийгээд хүмүүс сэтгэлтэй байгаад яах вэ? Ямар нэгэн оронд сайхан ч зүйл байгаа, муухай ч зүйл байгаа. Тэгээд би муухай юмнуудын гэсэн тэгээд ер нь тэгэл чимээгүй л ингээд өнгөрөөдөг. За одоо хэдүүлээ 3 дугаар хэсэг рүү оръё. 3 дугаар хэсэг дээр нь болохоор хэдүүлээ Япон Итали хоёрыг харьцуулнаа. За хамгийн түрүүнд харьцуулах юм нь болохоор хүмүүс нь ямар юм бэ? Соёл нь ямар байна гэдгийг хэлье. За Япончууд юм штэ айгүй юм зөөлхөн ярьдаг. Тэгэл сервис үйлчлэг нь айгүй сайн маш хийлдэг. Дургүй байсан ч ингээл инээгээл харцдаг штэ тий. Манай Италичууд бол манай Италичууд гэж ярьдаг болсон штэ. Бол чанга ярьдаг. Чангтай инэтэг хүмүүс чиг тэгж хашгаарч хятад хүмүүс шиг тэгж чанга ярихгүй. Яг ерөнхийдөө бол чанга ярьдаг. Сэтгэл хөдлөлөө айгүй юм хүчтэй илэрхийлдэг.
бас айгүй сэтгэл хөдлөлтөй ярьдаг болохоор Итали хэл мэдгүй хүнд бол муудалцж байгаа юм шиг ер нь бол ярьдаг. Англи хэл ерөөсөө сайн мэдхгүй. Ялангуяа хотод ирсэн жоохон хэцүү. Би ингээ бас тикет гээд автобусны тасалбар авах гээд түүцлээ ороод авах гэсэн чинь бас гэдэг үг олохгүйсэн. Тэгээ намайг чи яг л инээгаа ингэж аал чи Италид байгаа шүү дээ. Италиар яриач гэд нэг хөгшин ах надлаа Италиар л хийгээд байгаа байхгүй юу? Үйлчлэгээний салбар руу ороход мэдээж Японч шиг маш сайн сервис болмаар байхгүй. Ууш манай Японд байдаг монголчууд та нар Японч шиг сервис ер нь өөр улс орноос авна гэдэгт би итгэлгүй л байна. Итали бол тийм биш үү за. Ер нь бол үйлчлэгээ яхав дээл. Гэхдээ айгүй ийлдэг далчууд айгүй гэж инээдэг. Намайг үл тоосон юм болоо одоо болтол би хараагүй л байна. Аз болохоор ч юм уу тийм үйлдэл бол ерөөсөө хараагүй байгаа. Анх ирэхэд намайг амар хараад байгаа юм шиг санагддаг байсан Аз болохоор. Гэхдээ одоо л гайгүй. Италийн хүмүүс юм жоохон тийм хатуу талтай, ширүүн талтай. Гэхдээ германчууд шиг бол биш. Италичууд монголчууд шиг тийм ёс дүрмээ бол яг таг сахидаггүй. Ер нь жоохон монголчууд шиг ойлгочиход болно. За амьдралын хэм маяг дээр ямар юм бэ гэдгийг хэдүүлээ ярилцаж үзье заяа. За Итали залуучууд охтуудаасаа илүү амар их найзуудтайгаа гардаг. Барилж худалч хүнд 7 хоногт 3-4 удаа найзуудтайгаа бүрийн групп найзуудтайгаа худалч хүнд 10-20 юм хүмүүсийн групп за. Тэгээд тэднэртэйгээ ингэж гарч нэг газар сууж, пив уунгаа ч юм уу. Энэндээ очиж толом тоглож, юм ярьж ингэж суудаг. Амар санаа би бүрийн энэ нь надад айхуу юм өөр санагдсан. Манай Японч ч бол тийм биш шүү дээ. Япончууд ч нэг тэгж айхтар найзтайгаа гарч ороод байдаггүй хүмүүс шүү дээ. Италичууд айгүй их ингэж хүмүүстэй гарч орох дуртай, хүмүүстэй ярилцах дуртай тийм хүмүүс байна лээ. Залуучууд би октодын зал сайн мэдэхгүй байна. Итали залуучууд найзуудтай бүр амар үн чим байлээ. Балж хамгийн амар нэг найз гэдэг. Гэр бүлийн тэр хоёр тахаа гэхгүй яа. Найзуудтай бүр амар үн чим байлээ шүү заяа. Би өөрөө Японд нэг амар тэгтлээ гарч ордоггүй байсан. Жоох юм хомбади гэртээ байх туртай хүн байхгүй юу? Яванда энэ италичуудын гарч ордог цэцэнгаас нь суралцах байхаа. За дараагийн миний анзаарсан юм гэх юм бол миний надад 17 ширхэг анзаарсан юм байна. За би энийг нэг бүрчлээ яриа. Эхнийхэн би сая ярьчлаа. Хоёр дахь нь болохоор италичууд амар хөглөөний цайнд чихэрлэг зүйл иддэг. Айгүй хоол иддэг. Тунгуяа ланчта. Маш их хоол иддэг. 1 2 3 course дараа нь дуулчээ гэд амттан гэд италичууд амар хийддэг. Би бүр эхний 1 course идээд хоёр дахь course яриа ядан идэл ер нь болдог. Төний цайнд амар чихэрлэг зүйл иддэг нь бүр амар сонь санагцсан. Би чинь бүр өглөөний цайнд ерөөсөй чихлэг мэдчих чаддаггүй байхгүй юу. За гуравт болохоор би айгүй хийлдэг гэж бичсэн байна италичуудыг. Ер нь айгүй хийлдэг хүмүүс. За дөрөвт болохоор маш их амардаг. Энийг бас та нар айгүй их олон сонсч ирсэн байх. Италичууд цайны цаг гээд 2-3 цаг алга болчихдог. Ажиллаа хийдэггүй. Манай найз шүү дээ тийм. Италичуудыг эдгээр ажил хийх дурггүй гэж ярьдаг. За монголчууд шиг бичсэн монголчууд шиг монголчуудыг ажил хийх дурггүй гэж бодож байна юм хэд. Япончууд болохоор бүр яг ингээл ажиллаа яс тас хийдэг штэ. Ажлын төлөө төрсэн хүмүүс. Тэгээд энэ нь л одоо нөгөө Аз, Европын ялгаа байх хальтаатай. Ер нь бид нар айгүйх сонсдог штэ. Тэр нь гэхдээ бүр ялчгүй юм бэлээ. Одоо жишээ нь өдөр 3 мөрийн үед ийш тийшээ дэлгүүр ялс яваад ирэх гэхээр хаалттай өдрийн цайнд нэг супермаркетаас юм аваад идчихье гэхээр супермаркет нь хаалттай ч юм уу. Тавтан болохоор айгүй Япончууд ч айгүй хаялдаг, Италичууд ч гэсэн ер нь айгүй хаялдаг хүмүүс ялээ. За 6-д нь болохоор Mamas Boys гинэ. Итали ирчүүдийг сайн мэдээд байна л да. Итали эрэгтэй хүмүүс ер нь айгүй ээжтэй ээжин ч гэсэн хүүдээ байдаг юм байна лээ. Ээжүүд нь айгүй анхаарал тавьдаг мөрчлөөг амьдралд нь монголчууд шиг ингээд оролцоод байдгүй юм байна лээ. Сургуулаа төгсөж чадаагүй италичууд айгүйх байд юм байна лээ. Тэгвэл Италийн сургууль юм байхгүй юу? Хичээлдээ суухгүй байсан ч хичээлдээ суухгүй ч байсан болно. Шалгалтаа л зүгж ивэл төгсч чадна, кредит авч чадна. Тэгэхээр шалгалтандаа тэнцэхийн тулд хүн өөрөө л хичээлээ гэртээ сайн хийж байж ижил төгсдөг. Хүмүүс ингэж ярьд юм байлээ. Итали болохоор сургуультанд ороход амархан. Тэгээ төгсөхөд хэцүү.
Японд болохоор сургуульд нь ороход айгүй хэцүү юм өртлөө төгсөхөд амархан гэж ярьд юм байлээ. Тэр гэхдээ надад айгүй үнэн санагдсан. Япончууд болохоор ингээл заавал чи хичээлд ирэх ёстой, эрсдэд нь дүн өгдөг. Түүтээ бүр нэг бүрчлэн юмнаа ингээл тайлбарлаж өгөхгүй л ингээд яадаг. Итали болохоор тийм биш. За би ямар ч байсан таарч юмаа ингээд эхнээс нь эхлээ дуусна ингээд заачлаа. PDF-ний энд байна. Та нар өөрсдөө хичээлээ хийж шалгандаа тэнцэхгүй та нарын асуудал. Тийм болохоор хүүхдүүд айгүй төгсөж чаддгүй юм шиг надад санагдсан. Тэгээд гэрийнхэн дагаа амьдардаг хүмүүс бас их байдаг. За 27, 28 хүрчээд одоо хүртэл гэрийнхэн дагаа амьдардаг. Санамагаас 9 нь болохоор Италид их сургууль төгссөн хүн л гайгүй ажил хийдэг. Их сургууль төгсөөгүй бол алхтай ажил хийдэггүй. За Японд болохоор коллежийг өөр мэргэжлэр төгссөн ч гэсэн ажилд ороод явцдаг штеп. Итали болохоор тийм биш юм байна лээ. Их сургуулаа ямар дүнтэй төгссөнөөс шалтгаалаад бас цалин нь хэлбэлцдэг. Тэгэхээр амар агац их сургууль юу нэг Итали айгуу чухал чи Италид айгуу дэжгүй ажилд орё л гэж бодвол сургууль төгссөн байх шаардлагатай бас сургуулаа онц төгссөн байх шаардлага. 10-нд нь болохоор миний анзаарсан юм гэх юм бол gossip нэг хүн амт муулж байгаа тийм яриа би нэг Италийн амнаас сонсоогүй байна. Итали хүмүүсийн амнаас. Манай Японч ч жамуулж гад идэв шүү дээ. Инээж агаал ард турн гиг жамуулж гад идэг. Би тэгтээ 5 сар байгаа л да. Тийм болохоор мэддэг байж магадгүй. Гэтэ Монгол Японы бодвол Италичууд нэг тийм gossip бинтер гэд яриад байдаг юм шиг санагдсан. 11-т нь болохоор South North Italians нууд нь өөр байдаг. Сицилигийн Италийн хүн, Миланы Италийн хүнээс өөр гэсэн үг. Хуцалж байгаа байдал, зан арын шин гişал өөр орно шүү. Норд Италичууд нь Сауд Италичуудаа дургу. Тэгээ Сауд Италичууд нь агүй их скам хийдэг хүмүүсийг агүй хуурдаг, мэхэлдэг амар буруу сэргэлэн хүмүүс амар байдаг юм байна лээ. За тэгээд 12 нь болохоор Италичууд агүй гангалах дуртай, гой хувцлах дуртай юм мөртлөө би ингээ агүй шүмжилдэг. Хаа энэ ийм өмсөд явж штэ хаа. Гэхдээ энийгээ ерөөдөө бол миний бодлоор ингэж чангалдаг хүнд энэ карт ингэсэн байна гэд нэг амар тийгээд байхгүй. Энэ айгүй тийм хүнийг айгүй тийм шүүмжилдэг хүмүүс шиг бас санагдсан. Бас амар игай байсан гэж бодоагүй. Би өөртөө тэгж бодоагүй. Айгүй хин жааж идэг хүнийг айгүй жааж идэг хүмүүс илээ. Мэдээж хүн болох өөр шүү. За түрүүн би хэлсэн штэ тий Сауд Италичууд айгүй скам хийдэг хүнийг хуурах гэдэг гэд хуурдан дээрээс би тэгж битсэн байна. За 14-т нь болохоор Итали цагийн ажил олох айгүй хэцүү. Японд Итали цагийн ажил гэсэн ер нь тийм ойлголт ер нь бол байхгүй. Чи Итали хэлэхгүй бол юу цагийн ажил? No. 5-т нь болохоор Италичууд айгүй орой хүнтэй суудаг. Монголд л гэх юм бол миний үеийн ихэнх залуучууд охтууд хүнтэй суугаад тутаагаад гэр бүлтэй болсон байгаа штеп. Тэгсэн чинь энэ ч бүр 27 28 та хүмүүс нөхцөл ерөөсөө хүндээс аваагүй 30 хүртэл ер нь 30 та хүүхэдтэй хүн байна уу гадаа байхгүй бодлчууд айгүй орой хүнтэй суудаг гэр бүлтэй болох хүүхэдтэй болох гэдгийг айгүй тийм хариуцлагатай зүйл гэж боддог. За 16-нд нь болохоор Италичууд бүр амар удаан ер нь жоохон удаан бичиг баримт нь бас айгүй удаан энэ бичиг баримтын ажил төрөл хөөцөлдөхөд айгүй хэцүү гэж та нараас өндөө сонсч ирсэн байх. Энэ үнэн шүү. Япончууд шиг солонгосчууд шиг гэж юм хийдэггүй. Тэр нь тэгэж хурдан гардаггүй. Би одоо хүртэл 5 сар болчихад за эрэг харч шиг орчин суух хэмнэлээ аваагүй байгаа гэж боддоо. 17 хамгийн сүүлийн хон болохоор Италичуудын суур бэнтлэг айгүй сайн. Түүх, шашин эдгээр айгүй сайн. Би ч нөөний хүжүн бүжиг гэдэг ахлах сургууль. Япончууд бас суур мэдлэг тийм сайн биш гэж би бодож байна. Япончуудыг хараад байгаа. Япончуудтай хамт сурч үзэх. Италичууд ер нь Европ хүмүүсийн суур мэдлэг айгүй сайн байд юм бэл. За Италичууд айгүй их иддэг түрүү хэлсэн шүү дээ. Тэгээд кофе бүр маш их уудаг. Эспрессо гэдэг юм хар утгын кофе жижигхэн иймэрхүү хэмжээтэй. Американо энэ биш. Американоч нь болохоор Америкчууд Италийн эспрессог ууж чадахгүй дээрээс нь ус нэмж чад Американо болгоцсон байлээ шүү дээ. Кофе маш их уудаг. За тийм өтгөн кофе өглөө уун, өдөр уун, хоолны дараа уун. Хоолн дээр айгүй анхаарал тавьдаг. Гэр бүлийнхнээрээ суугаад яг хоолндоо төвлөрчил гоё ингээ яриад гэрантайгаа яриад ингэж хоолдог хүмүүс. Гэсэн мөртлөө айгүй урт наслдаг те Италич паста айгүй хийддэг зөвхөн пастаны гомон чанаар тэгэл тэр чигээр нийтдэг гэж боддог. Янз бүрийн юм нэмэхгүйгээр Италичууд тэнцүү паста.
Манай Япончууд яасан. Ер нь жоохон бага идэх хүмүүс шүү дээ. 80% хотоодынхаа 80% дүүрэг гэж ярьдаг хүмүүс шүү дээ. Олон төрлийн юмнууд иддэг те Япончууд. Маш жижигхэн олон төрлийн юмнууд ингээд яг Японоо башихгүй. Тэгээ Японы комбини манай айгуу гоё шүү дээ. Цаанда нэг явалны сэндвич аваад скол агийн мона аваад идчихдэг те. Италид бол тийм байхгүй, супермаркетаас та өдрийн хоолндоо авч идэнэ гэвэл юу нэг хэцүү. Олон нийтийн унааг нь харъя. Мэдээж Японы гооз илүү олон нийтийн унаа нь төгжөөгүй шүү дээ. Итали, Европ та нар мэдж байгаа. Бүх юм нь хуучин, метро нь хуучин, автобус нь хуучин. Тэгээ хамгийн сонирхолтой юм хэлээ заяа та нарт. Автобус нь италичууд суухдаа жижигхэн автобусны тикет барьж ороод өөрөө машинд нь уншуулад тэгээ суудаг. Хүмүүс туулайжилж ихэнх нь явдаг. Тикетийн шалгадаг хүмүүс орж ирээд тикетийн шалгадаг. Тикет шалгадаг хүмүүс нь би одоо хүртэл ганцхан удаа харсан 5 сар байх та. Тэгээ жижиг юм шидэж чадаагүй байгаа. Яагаад юм бол ингээд бүгдээрээ гоё очирлж агаад хамгийн уртлынх нь хаалгаар ороод бүгдээрээ билет аваад бусад орн шиг тийгээж автобусныхаа тикетийг шидэж чадаагүй бол Итали настай хүмүүсийг харахаар айгүйх бие. Дацсан манай Монголд бол ингээл өмнөөс нь орж ирлөө манай имээ гэл өвөө ярил ингээл өмнөөс нь юмнуудыг нь хийж өгвөл яаж ин хийж ингээл тэгдэг штэ. 90-д настай хүмүүс ганцаараа амьдардаг. Хоолоо өөртөө хийж иддэг. 7 хоног болгон ирж гэрийг цэвэрлдэг хүн бол ер нь бол байдаг юм байна лээ. Би Итали гэр бүлтэй ингээ хоолндоо ороод ингээ явсан чинь өвөө нь хамгийн ард үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хүүхдүүд нь 50-60 настай хүмүүс аа штэ. Тэгээд ач зээнэр нааг штэ. Ингээ хүүхдүүд нь урд нь гараад ингээ алхах чиж. Би тийг гайхаад би яасан бол үе өвөө яаж ин хийж ингээд өвөөгөө хамгийн урдаа гаргаад өөртөө ард нь явна штэ. Тэгээд амийн хажуугаар ингээ алхаж байгаа байхгүй юу? Би одоо манай Азууд бол тэгэн штэ. Тэгсэн чинь тэднэр ихэхгүйсэн. За би тэгээд фүүх ямар өөр юм бэ биднээс гэж бодсон. Би нөгөө тийм байдаг болохоор бүр айгүй бие даацсан. Тэгээд санаа нь илүү эрүүл юм бэ лээ. Миний анзаарснаар өөрөө бүх юм хийдэг, юм илүү хөнгөн байдаг юм байл шүү. За дараагийн хэсэг нь болохоор Японыг санаж байгаа. Хаануудаа хэлье за. Японыг бол үнэхээр санаж байгаа. Аргагүй штэ. Багасаа Японд очсон 6 жил амьдарсан. За 17 гээл 18 гээл яг л юм нийгэм дээр гардаг. Хүмүүстэй харьцдаг үе дээр Японд очиод хүмүүстэй харилцаад ер нь миний ийм Японоор хүмүүцсэн гэсэн үг шүү дээ. Миний хүмүүжил нь Япон тал руугаа цаг барьдаг ч юм уу өөр юу гэдгийг бусдад цаад болохгүй хичээдэг. Япон хүмүүжилтэй гэж би хэлж олно. Өөрийгөө хэлж олно. Тийм болохоор би Японыг маш их санаж байгаа. Ороо үдш ганцаараа явсан ч гэсэн аюулгүй те. Манай Япон хулгайн дээр байхгүй. Ер нь ингээд амьдрахад бол яг ингээд төгс орно шүү дээ. Тэгээд хоол нь илүү хямдхан хүн биенд илүү сайн юмнууд нь хямдхан ялангуяа эмэгтэй хүнд бол ингээд янз бүрийн гэри мэри юм авч маахад өөрийгөө арчлах тал дээр self care юмнууд хүүхдүүд дээр юм яриад адлахад self care Ciao ямар өөр юм бэ ой. Би тэрийг 10 идэл. Сайн нөө гэдэг үү дээрээс зүрх мөр гараад шүү дээ. Ямар хөөрх юм. Ямар хөөрх юм те. Хөөрх. Ciao. За тэгээд Япон санаж байгаа юм бол Ciao. Gabi. Японоос юу санаж байгааг хэлэх юм бол Япончууд угаасаа төгс орно. Амьдрах орчны хувьд бол үнэхээр хилүүлдэхгүй өөгүй орно шүү дээ. Итали тийм шүү. Италид ирж байгаа Европыг сонирхож байгаа хүмүүс Европ Япон шиг хямдхан улс биш шүү. За би Итали ярьж. Итали маш хуучин. Байшингууд маш хуучин, мөөгөн цэрцэн юм энтерхтэй цахилгаан шат энтер маш хуучин. Яг ингээ гаднаас нь харахаар байшин айгуу гой хуучин гой харагдаж байгаа л та яг дотор нь амьдрахаар наад зах нь ус ягарал сан техникийн хувьд ч гэсэн тийм тааламжтай бол биш. Тэр бодолцож үзээрэй. Япон бол гоё орчны хувьд. Гэхдээ сэтгэл 100% бол би илүү Итали айгуу гоё гэж бодож байна. Тайван, чил хүмүүстэй яг өөрийнхөөрөө холбогдож чадна. Би ингээд Японд үлдсэн. Хитэд найзууд тахгүй Монгол найзуудтай. Би ер нь ингээд хараад байхад амьдрал нь айгүй юм тартай болчихдог гэж сонсч ийсэн. Мэдээж ажил мэргэжлээс мэдээж өөр байгаа л. Ерөнхийдөө ингээд хараад үзвэл
Цалин бас тийм ч сайн биш. Ингээ Японд удаан байх юм бол хүнтэй суух нас маань айгүй оройд хам шиг санагдсан баггүй юу? Айгүй DI гэж ярьдаг штеп. Хүнтэй уулзах боломж айгүй багтай. Би Япончууд миний сонирхол биш. Монголчуудтай тийм их Японд уулзаад байхгүй. Тийм болохоор хүнтэй суух хүнтэйгээ Японд танилцахгүй юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Тэгээд бас нөө Японд араар тавилт энэ төр айгүй их байдаг баггүй юу? Тэгээд надад тэр мөрний ер нийгмийн хувьд жоохон таалагдаагүй юм аа. Ингээ харахад бас айгүй юм төгс гоё орон юм шиг мөртлөө цаана айгүй хэм нуугдчих байдаг. Италид тэгвэл би яг юунд дурлаад байгаа юм бэ гэдгийг одоо харуулъя. Итали болохоор илүү их эрх чөлөөтэй, жинхэнэ харилцаа үүсгэж чадах юм шиг тийм мэдрэмж надад төрсөн. Тэгээд хоолнд бас айгүй гоё монголчууд идэхэд бас пицца тий өөр юу гэдэг. Пицца, паста тэгээд нөө мах заах айгуу тийм хүнд хоолууд ч манай монголчууд иддэг штэ. Тэгээд тэр нь бас монголчууд айгуу тохирохоор юм шиг санагдсан. Тэгээд айгуу тийм позитив хүмүүс шиг надад санагдсан. Тэгээд Италид юуны Европ амьдрах юм бол мэдээж та нарын мэдчих байгаачлан Европын орнуудаар аялж болно. Сургалтын систем нь бас надад айгуу сайн юм шиг санагдсан. Одоо жишээ нь Италид хамгийн хуучин сургууль дэлхийн хамгийн хуучин сургууль чи Италийн Болоны хотод байдаг штэ. Тэгээд ер нь сургалт сайн. Италийн би сургалтыг сайн гэж хэлнэ. Миний хамгийн сүүл нь бодож байгаа бодол гэх юм бол Итали руу нүүсэн нь намайг өөрчилсөн үү гинэ. Италид ирсэндээ маш их баяртай байгаа. Маш их баяртай байгаа. Миний уусаа Итали мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлсэн. Энд ирээд бас маш их юм ойлгож байгаа. Европт бянхуудаа ирсэн. Тийм болохоор энэ ч сурах юм ойлгох юм зөндөө их байгаа шүү дээ. Хувьд нэг тийм шинэ амьдрал эхэлж байгаа, нэг шинэ чаптер эхэлж байгаа юм шиг надад мэдрэмж бол төрсөн. Тэгээд одоо би энд бас ингэ төгсвөл ирээдүйд ажил маань Японд ажиллах байсан ажилтай маань бол шал өөр байгаа шүү. Одоо би хэрвээ Японд үлдсэн байсан бол нэг бакалаврын дипломтой нэг ингээл нэг ажилд ажиллана шүү дээ. Би одоо энэ digital economic гэдэг мэргэжлээр сурж байгаа байхгүй юу? Digital economic and business. Тэгээ энэ мэргэжлэр би төгсөх юм бол би Японд төгссөн global communication буюу гадаад харилцаагаар Японд төгссөн би Монголд 6 сар банкнд ажиллаж үзсэн, менежер хийж үзсэн. Италид ирээд бас өөр твд ирээд дижиталаар ингэ сураад ажилд орсон ч гэсэн миний ажиллах ажил Японд ажиллах байсан ажлаас маань хэд дахин илүү байх байхаа гэж би бодож байгаа. Би бас энд ирээгүйсэн бол ингэ YouTube channel маань л энэ төр хийн гэж байхгүй шүү дээ Японд. Би Монголд ч гэсэн YouTube channel манайл хийн мэн гэж ерөөсөө YouTube хийн энэ төр гэж ерөөсөө бодохгүй явах байсан баха. Монголд хэрэг үлдсэн бол би тэгээс Монголд сурж байгаа мэргэжилтэй маш их туртай байгаа. Энд ч уулзсан найзуудтай маш их хайртай байгаа. Маш гоё хүмүүстэй бас найз нөхөд болж чадсан. Энд ирээд урдан байгаа байхгүй. Би саяхан л ярьжсэн гэсэн чинь одоо ингэ миний энд сурах 3 жилийн 1 жил баргалж ингээд яваад өчлөө шүү дээ. Тэгээ Европ гэдэг чи яалтчгүй өөр орчин. Нас Монголоос, Америкаас өөр. Тийм болохоор би өөрийгөө илүү таньж мэдэж, илүү өөртөө танилцаж, шинэ юм туршиж үзэж, мэдлэгийг арай өөр харах үнцэг маань ингээд бас нээгдэж байгаа. Италид ирсэнд маш их баяртай байгаа. Миний бас хийсэн маш зөв сонголт гэж бодож байна амьдралдаа. Хийсэн хамгийн зөв сонголт гэж бас бодож байгаа. Би Японд буцаж очиж амьдрах уу гэх юм бол үгүй би одоохондоо миний одоогийн бодож байгаа бодол маань би Японд бол очиж амьдрна гэж бол ерөөсө бодохгүй байна. Гэхдээ Японд руу ингэж ирж очдог ажил байвал бас Японд ашигламаар байгаа. Япон бас гоё. Би аялахаар бас очимоор байна. Япон хямдхан. Үзэх юм ихтэй Япон бас. Италидас хамгийн гоё нь юу гэж хот болгоно нь үзэх юмтай. Хаашаач явсан үзэх юмтай. Гэдэг яриа Итали гоё. Японд аялахаар юм уу, ажиллаар очино гэж бодож байгаа. Эсвэл хүүхэд гарахтаа ч юм уу. Тинээс иш бүр яг Японд хүнтэй суугаа ч юм уу нөхөртөөгөө яг очиж 10-20 жил амьдрна гэж бодохгүй байна. Яа, хамгийн сүүлд нь хэлэхэд хэрвээ та заавал Япон гэхгүй ямар нэгэн улс орноос өөр нэгэн улс орн руу явах гэж байгаа эргэлзээд сууж байгаа хүнд би энэрийг хэлж байна. Хэрвээ танд мөрөөдсөн улс мөрөөдсөн хот байгаа бол би таныг яваад үзээсэй л гэж бодож. Та өөр орн руу өөр төв рүү явбал дахиад бүх хэмжээ шинээр эхлэв штэ. Тэрэнд та бэлтгэлтэйгаараа тэр тэмч бас амархан зүйл биш. Ер нь хаа газар очсон. Япон хэдий сайхан орн ч гэсэн анх очиж байгаа хүн болгонд л бас хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр эхний 1 жил
энэ төр бол өөр амьдрах арга олох гээд бол нэлээд хэцүү өдрүүдийг даван туулах байхаа тэрэндээ тийм бэлтгэлтэй очоорой яваарэ гэж хэлмээр байна. Англиар ярьдаггүй ус бол үнэхээр хэцүү шүү. Хэрвээ та тэр очих байгаа улсынхаа хэлээр ярьдаггүй, тэд нар өөрсдөө англиар ярьдаггүй, ойлгоцож чадахгүй улс бол хэцүү шүү гэдгийг бас хэлмээр байна. За, Instagram-аар харж байгаа зураг, бичлэг эдгээр ч бүгдээрээ худлаа шүү. Тэд нар ч угаасаа хүмүүсийн анхаарлыг татах гэдэг хамгийн сайхан эффектийг нөгөөд хамгийн сайхан дууг нь тавиад хамгийн сайхан мэдрэмжийг өгөх гээд тийм контент хийж байгаа шүү дээ. Тийм болохоор Instagram-ийн зураг, бичлэгэнд битгий хурдаарай. Битгий тэрийг харж шийдвэрээрээ гаргаарай гэж хэлмээр байна. Гэтэ би Италийн зуныг арай үзээгүй байгаа. Тэгээ Италийн зун айгуу гоё гэсэн. Тэгээ би бас бичлэг хийнэ. Миний бас нэг ойлгосон зүйл гэх юм бол Монголд хэцүү болохгүй байна. За Япон яв. Япон хэцүү байна, болохгүй байна. За дүүл одоо Европ яв, Америк яв. Тэгээрээ. Зөндөө байгаа юм биш. Асуудал нь танд байгаа шүү. Ер нь бол айгуух байд юм шиг санагдсан. Таал өөрөө өөрчлөгдөхгүй, таал өөрөө аз жаргалаа дотроосоо бий болохгүй бол та 1000 орчноо өөрчлөлөөд хаа явсан газараа та аз жаргалгүй л байна. Тийм болохоор аз жаргалаа дотроосоо олооросоо гэж хэлмээр байна. Мэдээж хүнд таардаг улс гэж бол байгаа. Би тэрэнд итгэдэг. Таардаггүй хот гэж байгаа. Ямар хотод хүн байвал илүү хөөрхөн харагдахын, ажлын хувьд карьер нь илүү сайн явах юм. Би тэрэнд итгэдэг байхгүй юу? Тийм болохоор бас би хүмүүсийг бол буруу шахахгүй. Гэхдээ бас өөрөөсөө ч гэсэн эхлээд аз жаргалыг мэдэрдэг байгаасай гэж хүсэж байна. Яг яагаад амьдарч байгаа улсаа солимор байгаагаа сайн бодоод үзээрэй. Гэхдээ ер нь очимоор байгаа газартаа очиод их юм зү сурна, мэдэрнэ, амьдралыг өөр өнцгөөс харна, өөрийгөө илүү их нээн гэдэгт бол бат итгэлтэй байна. Таад Японд амьдарч байгаа л миний хэлмээр байгаа юм гэх юм бол Япон бол таны амьдарч байгаа хамгийн төгс орчинтой амьдралд тааламжтай улс шүү. Японоос өөр илүү орчинтой юмнууд нь сайн хөгжсөн газар та дэлхийд дээр мэдгүй Австрали энэ төр явж үзээгүй л дээ. Одоо шинэ Швейцар, Австрали өөр юу байдгийг тийм орнууд руу явж үзээгүй ч гэсэн миний хувьд бол Япон бол амьдрахад маш тааламжтай, бүр 100% төгс тааламжтай тийм орн. Тэрнээс илүү орн бол байхгүй шүү. Хүн ер нь ингээд миний бодлоор Японд энэ төр ингээд удаан амьдсан хүмүүс тэр тааламжтай орчноо яг л байх ёстой гэж үзээд өөр орн нэг ч гэсэн харахтаа өөр орн ч гэсэн юм байгаа байх гэд хүн ер нь хажууд байгаа жаргалаа сайхан зүйлээ анзаардаггүй юм байна лээ. Хамгийн сайхан газар нагаа өөр газар очлаа гэж бодоход шинэ Америк, Нью-Йорк, Итали, Ром энэ төр яг орчин нь бол мэдээж Япон нэг үүсэх газар бол хааж байхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай заяа. Олон зүйл ярьсан байж магадгүй. Та нар илүү их юм надад яриулмаар байвал хэлээрэй. Би Монголд очиод 9 сар болсон юм уу? 6 сар ажилласан. 7 8 сар болохдоо Японд Монголд очиод надад ямар мэдрэмж төрсөн бэ? Монгол очиж ажиллавал бас ямар санагдсан бэ гэдгээ та нартай хуваалцаж болно шүү. Тэгээ та нар яриулмаар байвал дор сэтгэл үлдээгээрээ бас намайг дагаарай. Би бас айгуу хэм өөрийгөө хөгжүүлэх тал дээр айгуу анхаардаг хүн. Янз бүрийн сургалтууд бүх авдаг. Тэгээд сургалтуудынхаа талаар одоо жишээ нь Амгалан багшийн гоод айл сургалт байна. Ариун оюуны урлах клуб байна. Одоо сайн тийм астрологи штэ тийм. Иймэрхүү нэг өөрийгөө таньж мэддэг юм сургалт дээр айгуу өөртөө анхаардаг болохоо тэдний талаар бичлэг хий гэж бодож байгаа. Тийм болохоор та нар дараагийн бичлэг маань надаар юу яриулмаар байна? Надаар хэлээрэй. Тэгээ намайг subscribe хийгээд хүлээж байгаарай. Би чатгаараа хийгээд оруулнаа. Миний утас Мия. iPhone 11 бичлэг хийхэд гэсэн ч би ингээд чатгаараа гоё эдитлээл тэгээд гоё оруулнаа. За subscribe хийгээд хонхын дараад тэгээд хэрвээ та хонх дарах юм бол миний оруулж байгаа бичлэг тань дээр харагдана гэсэн үг. За би тэгээд илүү сайн ярьдаг болохын тулд хичээнэ. Okay, bye.